Love cannot stand the distance. Хайр зайг төвчж чаддаггүй. Love somebody, you want to know everything about them, absolutely everything. You Та don't хэн нэгэнд хайртай байгаа бол тухайн хүнийхээ бүх зүйлийг нь мэдхийг хүсдэг. you cannot tolerate any secret. Та ямар ч нууцыг нь төвчдөггүй. In the process, you violate the boundaries. Of course, Тэгээ та тэр үйл явц дундаа тэр нөгөө хил хязгаарыг тэр хуулийг одоо зөрчиждөг. there's no boundaries in love, Мэдээж хайранд хил хязгаар гэж байхгүй л дээ. but you forget one aspect. Гэхдээ та тэр хайрын нэг талыг нь мартчихдаг. Тэр нь хүндлэл. Every ego expects respect. Ямар ч эго хүндлэлийг хүлээж идэг, шаардж идэг. And respect needs a distance. Гэтэл нөгөө хүндлэл гэдэг зүйлд нь зай хэрэгтэй байдаг. Unless and until you are like a child. Та яг хүүхэд шиг биш л бол, Unless and until you are totally out of the small mindedness in you, then тэгээ та яг өөрийнхөө тэр дотор байгаа өчүүхэн сэтгэлээсээ гарах хүртлээ don't bother. When you are гараагүй юм бол эдгээр нь танд яг төвөг учруулсаар л байдаг. like a spring of love, then there is no distance at all. Та яг тэр хайрын их ундраг байж танаас хайр ундарч байхад тэнд хэл хязгаар гэж байдаггүй. But till then, Гэвч тэр хүртэл or until then, there is a barrier, there is an ego, гэтэл яг тэр хүртэл чинь тэнд хэл хязгаар гэж байдаг, эго гэж байдаг. and that ego demands respect. Тэгээд эго нь үргэлжид хүндлэлийг шаардж идэг. So when one knows that love, when someone else is coming so close to you, Тэгээд та хэн нэгнийг хайрлахдаа хэн нэгэнд маш ойр дотн болохдоо and there is no distance, тэр та хоёрын хооронд ямар ч зай байхгүй болдог. Та хоёр маш ойр дотн байхыг хүсдэг. and there is a fear of losing that respect. So Тэгээд you тэр нөгөө хүндлээ алдах үедээ гэсэн айдас байдаг. try to create a barrier. Тэр айдас нь тэр хязгаарыг бий болгоод байдаг. And the distance is not accepted by love. Гэтэл тэр зай байхыг хайр ерөөсөө төвчдөггүй. Хайранд ямар ч зай байх хэрэггүй байдаг. And too much closeness is not accepted by respect. Гэтэл тэр хитрхи ойр дотн байхыг хүндлэл бас төвчдөггүй. So when you gain love, you are looking for respect. When Тэгэхээр та хайрыг олж авахаараа хүндлэлийг хайж идэг. you have respect, you are looking for love. Харин танд хүндлэл байгаа үед та хайрыг хайж идэг. So it's like a catch-22. Тэгэхээр энэ яг нэг catch 22 гэдэг шиг юм гарцгүй нэг юм байдал байдаг. This goes on in the life. And it Ийм зүйлэл амьдралд үргэлжлээлж идэг. is so subtle that one doesn't even take notice of it because we are Тэгээ маш нарийн төвшөнд байдаг болохоор хүмүүс энийг ихэвчлэн анзаардаггүй. so much caught up in the external happenings Бид яг тэр гадаад болж байгаа үйл явдал тэр нөхцөл байдалд хит их анхаарад and events and we hook everything to the event. тэгээ бид нар бүхнийг тэр үйл явдалтай очиод холбочдөг. And we never look there inside what's happening there. Тэгээ яг тэнд дотоодд нь юу болж байгааг юусэн олж анзаардаггүй. Relationship, if it has to be long lasting, you need to Хэрвээ харилцаагаа удаан хугацаанд авч үлдэхийг хүсэж байгаа бол respect these two things. хүндлэл The байх ancient хэрэгтэй. rishis had a plan for this. They know that not everybody can just be in a state of total bliss. Тэгэхээр яг эртний ришинер энэ талаар мэддэг байсан. Энэ талаар төлөвлөгөө байсан тэдэнд. And not mindful of whether someone respects them or not. So they made a rule, okay. Long lasting, you need to respect these two things. Тэгэхээр та яг
харилцаагаа удаан хугацаанд авч үлдмээр байвал энэ хоёрыг хоёулангийн хүндлэх хэрэгтэй. The ancient rishis had a plan for this. They know that not everybody can just be in a state of total bliss. Яг хүн болгон тэр бүрэн дүрэн аз жаргалын төлөвт байж чаддаггүй болохоор And not mindful of whether someone respects them or not. тэгэд яг тэд бусад хүмүүс тэдрийг хүндлэх үгүй нь хамаагүй тийм төлөвт байж чаддаггүй болохоор So they made a rule. тэд Okay. эртний одоо ришинер тийм дүрм зохиосон. Энийг яаж одоо зохицуулахаа мэддэг байсан. Though you love someone very much, Хэдийгээр та хэн нэгэнд маш их хайртай байсан ч 1 month in a year you keep apart. жилд 1 сар яг тустай бай гэдэг байсан. Give a space. Хоорондоо зай байр. So there is a tradition that in some parts of India, Тэгэхээр энэтхэгийн зарим хэсэгт ийм уламжлал байдаг. they send their wives to the mother's house Тэгээ эхнэрээ нөө төрхөмд нь 1 сар буцаадаг байсан. 1 month. Their husband wife cannot cross the same door on that 1 month. Тэгэхээр яг тэр 1 сарын турш тэр эхнэр нөхөр хоёр нэг хаалгаар орж гарахгүй гэсэн үг. You cannot go through the same door. Нэг хаалгаар орж гарахгүй хань. They said if you go through the same door, it's no good for you. So that month, 1 month in that rainy season, Тэгэхээр яг тэр borooны уйлралд 1 сар the daughter goes to the mother's house and enjoys. Then the эхнэр нь нөгөө төрхөмдөө буцдаг байсан. love increases. Then they keep writing. Тэгээ тэгжиж тэдний хайр нь үлддэг, хайр нь өршөө нэмэгддэг байсан хоорондоо захиа бичнэ. If you are 24 hours with your Хэрвээ та эхнэр юм уу partner, нөхөртөөгөө хоногийн 24 цаг хамт байвал no point. I mean, you don't write them any letters. та тэдэнтэй захиа бичээд ямар ч хэрэггүй үстэй. There is no longing. There Ямар is ч no, тийм хүсэл гэж байхгүй л шүү дээ. I mean, love and longing, they had to go hand in hand. Тэгэхээр хайр, хүсэл хоёр ингэж хамтдаа байх хэрэгтэй гэдэг. Because longing enriches love. Учир нь хүсэл нь хайрыг улам эрчимтэй болгож идэг, баялаг болгодог. And love enriches the longing. Тэгэд хайр нь бас мөн тэр хүслээ эрчимтэй болгодог. They have to be there. Энэ хоёрыг хамт байх хэрэгтэй. So that in order to create that longing, a distance need to be created. Тэгэхээр тэр хүслийг бий болгохын тулд та хоёрын хооронд зай байх хэрэгтэй. You need to know the contrast. You need to have the contrast Та эсэргийг нь мэддэг байх хэрэгтэй. in order to experience anything. Та ямар нэг зүйлийг мэдрэхийг хүсэж байгаа бол тэр зүйлийнхаа эсэргийг мэддэг байх ёстой. And life is full of contrast. Тэг амьдрал ийм эсрэгээр дүүрэн, эсрэг тесрэгээр дүүрэн. From A to Z. Аагаас яа хүртэл. First of all, we need to accept that life is of opposites. Тэгэхээр нэн тэргүүнд бид нар амьдрал эсрэг тесрэгээр дүүрэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Contrast. Love indicates pain. Хайр өвчин зовлон тэр шарах гомдлыг агуулж идэг. Тэрийг илэрхийлдэг. And relationships do have that pain. Тэгээд харилцаанд тэр гомдол, шаналл байх нь зайлшгүй байдаг. Now, when you go through that intense pain, Та тэр маш их хүнд хэцүү тэр зовлон шаналлыг мэдэрч байхдаа either you can go into a negative state or you can turn that into a prayerful state. та тэр зовлон тэр шаналлыгаа одоо сөрөг зүйл рүү эргүүлж сөрөг байдлаар мэдэрч болно. Эсвэл тэр зовлон шаналлаа хувиргаад эерэг байдлаар мэдэрч чадна. And increase the power of prayer within you. Тэгээд тэр эерэг байдлаар эргүүлж дотооддоо залбирлыг бий болгодог. Тэр залбирлын хүч чинь нэмэгдэж идэг. Pain makes the prayer Тэгэхээр тэр өвчин зовлон тэр залбирлыг бий болгодог. more powerful. Илүү хүчрэхэг болгодог. Because when there is pain, that's when you go inside. It's when Та зовж байгаа болохоор та дотоод руугаа өнгийж байгаа, дотгошоо орж байгаа.
You are in touch with yourself more. Өөрийнхөө оршихуйд хүрж байгаа. See, any pleasure when you experience, Та ямар ч таашаалыг мэдэрсэн бай. you automatically close your eyes. Та автоматар нүдээ андаг. Have you noticed? Та анзаарч ирсэн үү? Suppose you smell a flower. Та цэцгийг үнэрлж байхдаа What do? You just close та юу your хийдэг eyes. вүлээ? Нүдээ Or if you андаг. taste something very good, Маш yummy. сайхан зүйлийг Oh, авдалж байхдаа brilliant. нүдээ андаг. Any pleasure, Ямар ч physical таашаал. pleasures, also you just close your eyes. Энэ биеэр мэдэрч байгаа ямар л таашаал бай та нүдээ андаг. This indicates that pleasure is coming from somewhere deep within. Ингиж нүдээ анж байна гэдэг чинь тэр таашаал таны дотоод гүнээс ирж байгааг харуулж байна. The external object was just a mirror to bring that out. Тэр таны дотоод тэр сайн сайхныг гаргаж ирж байгаа нь тэр гадаад зүйл юм. Тэр гадаад зүйл бол зүгээр л толь. It was just an apparatus to kindle something that is within. Таны дотоодод байгаа тэр зүйлийг асаах зүгээр л хэрэгсэл байдаг тэр гадаад зүйлс. That's why Jesus said the kingdom of God is within you. Тийм учраас л Иесус Бурхны хаант улс таны дотоодод байгаа гэж хэлсэн. The kingdom of heaven. Buddha said the world is full of sorrow. Будда амьдрал зовлонгоор дүүрэн гэж хэлсэн. Because when you know that is sorrow, then you close and go in. Ягаад гэвэл та энэ бүхнийг зовлон гэж мэдхээрээ дотоод руугаа ордог. Krishna says in Gita, Кришна Гитад хэлэхдээ it's a beautiful couplet in маш сайхан хоёр Bhagavad мөрт Gita. байдаг. See, the intelligent people Ухаантай do not get хүн carried away by the joy in the senses. өөрийн мэдрэхүйн таашаалд автдаггүй. The sign of intelligentsia is Ухаарлын илэрхийлэл нь that you seek the source from where the joy comes. тэр таашаал баяр хөөр хаанаас ирээд байгаа тэр их усүрийг нь хайдаг. And once in touch with it, I tell you there is Та тэр баяр хөөрөндөө тэр их усүртэй нэг л хүрсэн байхад no fear absolutely whatsoever. бүх хайр ул ундэсгүй, бүх айдас ор ундэсгүй алга болдог. And there is no hatred, no jealousy, no Ямар ч атаархал, хардалт, айдас, үзэн ядалт гэж anger уур in life for anything. гэж таны амьдралд байхгүй болно. You enjoy the pleasure in the world, but do Та not энэ амьдралаас таашаал авч болно. get immersed in it. Гэхдээ түүнтэй уусаад нэгдчиж болохгүй. Without a feverishness, without a hankering on a relationship, Тэр харилцаанд одоо гацаж тэгэлж тэрийг улаарч хүсгүйгээр тэрийг хит их хүсч тэмүүлэхгүйгээр if you are in a relationship, then it sails smooth. тийм байдлаар та харилцаанда байж чадах юм бол тэр чинь жинхэнэ харилцаа. Feverishness destroys your relationship. Тэр улайрал харилцааг чинь устгаж идэг. Do you see what I'm saying? Ойлгож байна уу? Your feverishness takes you away from your center. Тэр улайрал таныг төвддөө байхгүй болгодог. Таныг төвөөс чинь гаргадаг. And once you move away from the Та center, тэгээд нэгэнд төвөөсөө гарчих юм бол your partner loses respect for you. When таны хостон таныг хүндлэхээ бойлдог. they lose respect, they lose the charm for you. Тэд танд сэтгэл татагдхаа болдог. When the charm is lost, they also don't know. Тэдний сэтгэл татагдхаа болохыг тэд бас мэдэхгүй, яахаа мэдэхгүй.
the other person also does not know because he doesn't feel the same way which he was feeling before. Яа тэр нөгөө хүн нь мэдхгүй. Ягаад гэвэл та өмнө нь юу бидэрч байсныг тэр хүн чинь мэдхгүй байгаа байхгүй юу? This is the dilemma, Ийм л зөрчилдөөн хэцүү байдал үүсдэг. isn't it? Тийм биш үү? I mean, I don't know much about it. Би so яг that- энэ талаар үнэндээ сайн мэдэхгүй байна л да. But I can see the mechanics, though I have no experience. on Би яг энэ талаар нөгөө надад туршлага байхгүй би зүгээр цаад механизмыг нь л яриад байгаа юм. How to control the anger? Уурыг хэрхэн удирдах вэ? Хянах вэ? Right? Зөв үү? First of all, notice the sensation in your body when you get За angry. эхлээд таны бид ямар мэдрэмж төрж байгааг нь ажигла. Where do you get the sensation? Таныг уурлах үед биедтэй нь юу болж байна? Where? Хаана юу болж байна? Isn't it here somewhere? Хаа нэгэн газар Temple, нь болж байна уу? head, Толгойд, Throat, хоолойнд, jaw, yeah. эрүү From орчим. throat to head Тэгэхээр хоолойноос толгой хүртэл is the place where anger is experienced энэ хооронд энэ орон зайд уур мэдрэгддэг. intensely. And whenever you are in a situation where some stupid thing is happening, Тэгээ ямар нэг тэнэг одоо тааламжгүй зүйл болж байгаа тийм нөхцөл байдалд байх үедээ and you are clenching your fists and your та ингээл хөмхийгөө зуугаал jaw, first observe what's happening. Observe the breath. Look at яг тэр үедээ өөрийгөө ажигл, амьсгалаа ажигл, the sensation in you. бид төрж байгаа мэдрэмжээ ажигл. Before reacting, Хариу үйлдэл хийхээс өмнө тэдгэрийг ажигл. then you see that anger will subside. Та тэгээ ажиглахаараа таны уур намжиж байгааг та мэдэрнэ. Or will be in your control. Эсвэл таны хяналтанд байгааг та мэдэрнэ. If you want, then you can do. Otherwise, if you don't, you can just Тэгээд not, та яг мэдрээд тэг хүсэж байгаа бол тэргээ илэрхийлж болно. Үгүй бол тэгээд not react. хайр үйлдэл So you хийх хэрэггүй. You gain the choice. Та ийм сонголттой байх юм. Act out on it or Хайр үйлдэл хийх үгүй юу гэдэг. just observe it Зүгээр л ажиглах уу? and let go. Тэгээ сул орхих уу? All the negative emotions are offspring of love. Бүхэл сөрөг сэтгэл хөдлөлүүд хайрын үр төлөнд байдаг. You love perfection, Та төгс төгөлдөрт дуртай, түүнд хайртай. so you are angry at imperfection. Тийм болохоор та төгс төгөлдөр бус зүйлд ууралж идэг. Isn't it? Тийм биш үү? You love someone, Та so хэн you are нэгэнд jealous хайртай. about them. Тийм болохоор тэднийг харддаг. Isn't it? Тийм биш үү? You love people, then you feel jealous Та хүнд хайртай учраас тэдгэрийг хардж яадаг. when they move away from you or they talk to someone else Хэн or нэгэнтэй ярихад нь юм уу? whatever. Ямар нэг зүйл хийхээр нь та харддаг. If you love objects too much, then you become greedy. Та харин объект тэр материалын зүйлд хэрэг хэд их хайртай болох үедээ улам илүү шуналтай болж байдаг. Excessive love for objects Тэр объектыг хэд их хайрлах, онцгойлох brings greed in you. тэр нь танд шунлыг төрүүлж яадаг. No, these things are natural, they come Тэгээ from эдгээр зүйл нь жирийн л зүйл шүү дээ, байж яадаг зүйлс. childhood. You see, anger is a part of life. Та хүүхэд байхаас чинь ахуулаад уур таны амьдралын нэг хэсэг байсан биз дээ. Don't think you have to completely eliminate anger. Та These уурыг бүрэн дүүрэн устгаж алга болгоно гэж бодох хэрэггүй. things are coming up. Уур төрдөг. Бидний уур хүрдэг.
If you resist them, the more they will come. Харин та тэдгийг эсэргүүцээд байх тусам улам илүү их уурлах болно. So the best way to deal with them Тэгэхээр уурыг давж туулах шийдвэрлэх хамгийн шилдэг зам бол is to observe and create more awareness within us. ажиглах. Тэгээд дотоод ухамсараа улам илүү соргог, мэдрэмжтэй болгох. Observe the sensation. Мэдрэмжээ ажиглах. Observe that. Be more centered. Илүү их төвдөө байх. If you really want to be successful in life, Та you амьдралдаа үнэхээр амжилттай баймаар байгаа бол need to have a little centeredness and dispassion. танд ингээд төвдөө байх болон шунал хүсэлгүй байх энэ хоёр зүйл байх ёстой.